Хог. Манай охины анхны биедээсэн зогсолтыг гаргаж байна. Одоо уг нь алах гээд хичээл байгаа. Тэгээд жага яагаад тахшгүй байна. Пасарамнёго. Тог тасардгаараа тасраал. Мах тог тасарчаар нөгөө нэг ус халаалт энэ төргээ бүх юм тасарчдаг. Тэгэхээр жоохон хэцүү идэг. Ямар ч аав нь гэртээ ирсэн. Эмнэлгээсээ гараад тэгээд одоо ингээд 1-2 сар ямарчсан дэглэмтэй ингээд байх хэвээр. Охиныхоо энэ хүлд орогчийг хурааж агаад их бол хүлэн тулаад ер нь тоглох боломжгүй болчихдог. Манай найз хятад байдаг найз маань манай охины төрсөн өдөрт гээд бэлгээ болсон 2 арцгийн том бэлгээ болсон байсан. Тэгээд бүр гэрт дүүн өргөж ирсэн. Тэгээд бэлгийн задлж байна. Яг тийм иддэг донат шүү дээ. Энэ бүрийн бүрхэн чимдаан тэгснээ дотроо зөндөө олон хувцтай юм бүрхэн бэлгээсэн. Тэгээд тэр зааныг нь бол манай охин бүр одоо байнга тоглож байгаа дуртай тоглоомнуудынхаа нэг болсон. Ямар гоё билүүгүй. Та гадаадаас л явуулах билүү. Тий. Там Монголд харж байгаагүй. Хамаг өнгөөрөө бэлэг аваад явуулсан юм шүү дээ. Яга. Ийм бүрхэн бэлэг явуулсан бэлгүүнээдээ баярлаа. Мэдээж байвал зөндөх баярлаа. Охиныхоо өдөр идэх хоолонд хаяа ингээд үлдгээд бэлдээд тавьчвал амар идэг. За тэгээд ажиллаа хийдгээрээ хийж байгаа. Яг хоо бэлгүүний гэртээ хөлөө сойгоод өвтөж байгаа болохоор ерөнхийдөө ажилдаа явах жоохон хэцүү болсон. Тэгтээ ямар ч сан чадгаараа тэгээд гэрийнхнаасаа тусламж гуйгаад ажилдаа хаяа явж байгаа. Тэгээд 7 хоногт 2 удаа бид хоёр бас хөлнийхөө боолтыг солиулж байгаа. Эмнэлгээр явж байгаа. Тэгээд гэртээ ирээд дахиад тог байхгүй болохоор тэгэл нэг иймэрхүү байдлаар цагийг өнгөрөөж байгаа. Өхнөөс хатуулна. Энэ өдөр болохоор гадуур амжуулах ажил байсан. Тэгээд ялтчгүй бид гурав хамтдаа гарахаас өөр аргагүй. Энэ хоёр чинь гэрт үлдэхээр бэлгүнээ өдөлж чадахгүй. Тэгээд охин алхаж чадахгүй болохоор энэ хоёр хоёулахнаа гэртээ үлдэж чадахгүй. Тэгээд ямар ч сан хоёроо машиндаа альт суулгаж хүлээлгэж байгаа л тэгэл гадуур амжуулаад явсан. Тэгээ манай охин нэрийн хөлдөөс нь тараг идэж сурсан. Тэндээ айгуу дуртайгаа.
тараг болохоор тэгээд нэг асуудалгүй л үдэ гэж бодоод өгöd байгаа. Уг нь ингээд нэг гарт нь юм байруулад тэгээд нөгөө гараас нь ингээд хөтлөөд явахаар хөрх ингээд удаан ч гэсэн алхаад байгаа. Тэгээд ингээд round and round гэдэг зааж өгсөн ч одоо хөрх ингээд Gangnam Style хийж байгаа юм шиг л юм игээд байгаа. Явсан биш л. Тэгээд дахиад имлэг орсон мөчлөг байна. Харахтаа үнсээ цуглуулсан байна. Тэгээд оройн нь ажиллаа хийж ах шиг байна. Одоо ер нь талангийн үегээд нэлээд ажилтай байгаа. Тэгээд гэрээсээ чадвал ажилласаа хийгээл яваад байгаа да. Тэр ялцчгүй ажил руу явахгүй болохгүйсэн. Тэгээд өглөө нь ажил руугаа явж байна. Тэнд нэг хүн гадаа бидсаадсан. Тэгээд нүдэндээ итгэж чадахгүй харж байгаа. Дабл чек хийж байгаа. Тэгээ охиноо ингээд үлдээгээд явахаар ер нь сэтгэл санаа жоохон тиймэрхүү. Тэгээл уг нэг нас хүрсэн том гэж бодсон ч гэсэн тэгээд арай л жоохон ч юм шиг санагдаад л байна да ажилдаа ороход. Охиноо үлдээгээд ажил руу авахаар амар муухай маа. Ойлал үлдэнгүүт бүр дотор ингээл би юу гэдэг юм бэ? Бодох юм да. Тэдээ хөвттэй. Энэ өдөр нүүдэл судал хийсэн, бас ажил ихтэй өдрөөсөн. Тэгээд хамгийн сүүлд автагаа хамт халуун гэр бүлээр амьдарч исэн байшингаас ингээд ээж дүүгээ аваад нүүж байгаа. Ямар ч байсан жил 9 сарын хугацаанд маш их зүйл тохиолдлоо. Тэгээд эцсүүлд нь байшингаа унжсэн машинаа амьдарч исэн гэрээгээ зөндөө олон зүйлийг авийнхаа дүүнерт имээд алдаад ингээд дуусж байна. Юм л үсэж байна дөө. Тэг амарчсан аавыгаа хөөрхөн дүүгээ хайртай ээжигээ Ивагаа хүртэл аваад ингээд энэ газраас нүүж ин да. Тэг амарчсан маш олон сайхан дурсамж бүтээсэн. Энэ байшиндаа баярлаа. Хайртай шүү гэж хэлээ. Тэгээд баяртай гэж хэлээ да. Манай хүү хүртэл нүүлт судалтанд оролцоод ингээд ядраад хөрхөн унтаад өгсөн байна. Тэхийн өнгөөл хичээж индөө одоо манай бэлгүүнээ хүртэл ингээд хөлн алхаж чадахгүй байгаа ч гэсэн ямарчсан янзлах зэгцлэх одоо миний гар урж чадахгүй яалтчгүй л бэлгүүнээ хийх шаардлагатай хэрэгтэй тийм зүйлсүүдийг цаачин тэгээд хамаатан сатан ах дүүнэрээ найзуудаа дуудаад дамжуулаад байгаа. Тэгээд бүгдэнд нь баярлж байгаа шүү. Чад явж байна. Ивагаа авъя те. Иваанын юу. Тэгээд ямар ч Ивагаа аваад байшингаасаа нүүж байгаа болохоор Ивагаа бидэд гэртээ авна. Тэгээд амбул одоо ингээд дөрвөлэн амьдрна. Тэгээд Ивагаа бэлгүүнийг хөл зөвхөр болтол Иваг ямарчсан түр өдрөмжүүлэхэд нэг хэд хоног байлгаж үзэж байгаа. Бас Иватай ээжигээ харамлаад байна. Баринда. Ой, баринда. Өрөндөр. Ямар ч охин Ива хоёр бол зугаатай байх хаа. Өрөндөр. Дөрвөлээ одоо ингээд амьдарч өгнө дөө.
Тэгээ маргааш нь бас ажилдаа байсан. Тэгээд охиноо ажил дээр авчираад ажлаа хийх гээд ирсэн байна. Тэгээд ажлаа хийж агаад энэ өдөр чинь нэлээ орой харсан баха. Тийм ээ, орой нэлээ орой харж байна. Тэгээд маргааш нь манай өргөн дүүгийн төрсөн өдөр болж исэн. Тэгээд төрсөн өдөрт нь явах гээд гурлаа гэрээсээ гараа явж байна. Яг энэ агуу малаа гэх юм. Так шүү дээ одоо малаа. Манайх одоо ингээд галтооны ер нь доотлын шүүгнүүдээ бүгднгээ нүдэрт хід ухаж, хід гаргаж ирж, буцаж хийж айгүй их ажилтай завгүй байгаа. Тэг яг хөрхи хажууд ингээд тоглоод өөрийгөө сатааруулаад байгаа юм чсэн. Тэгээд Иймэрхүү өнөд сонирхолтой байх шиг. Ажил. Баярлалаа. тэгэл амьдрал нэг иймэрхүү үргэлжилж байна да. Бидэд ингээд л байж байна да. Баярлалаа штэ.